За энэ удаагийн дугаараар та бүхэндээ эрүүлэр хөгшиж буг үнэлэх шинжлэх ухаанаар батлагдсан тесттэй аргуудын талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэж байна. Тийн хүн ам хөшрөхийн хэрээр таны мэд хүн болон бие махбодын үйл ажиллагааны буралт нь хувь хүн эрүүл мэндийн тогтолцоонд томоохон сорилт учруулдаг. Ахмад наснуудад уламжлалт үнэлгээний аргууд нь ихэвчлэн субъектив цаг хугацаа шаарддаг, гадны хүчин зүйлийн нөлөөнд давтдаг тул объектив үр дүнтэй үнэлгээний хэрэгслүүдийн хэрэгцээг онцолж байна. Бие махбодын болон таны мэд хүн хөшрөлтийг үнэлэх аргууд нь хүний цаг хугацааны нас биш, яг одоогийн биологийн бодит насыг тодорхойлдог ангаах ухааны чухал шалгуурууд юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага Харвардын их сургууль Mayo Clinic-ийн баталсан судалгаагаар хүний хэр хурдан өтөлж байгааг эсийн болон үйл ажиллагааны түвшинд хэмждэг шинжлэх ухааны үндсэн аргуудыг дэлгэрэнгүй танилцуулж байна. Үүнд нэгдүгээрт нь бие махбодын хөшрөлтийг үнэлэх практик аргууд. Бие махбодын хөшрөлтийг голчлон бочингийн масс ба үе мөчний уян хатан чанараар хэмждэг. Нэгдүгээрт нь гарын хатгалтын хүчийг хэмжих. Динамометр хэмээх тусгай багжаар гарын сарвууны хатгалтын хүчийг хэмждэг. Энэ зөвхөн гарын төдийгүй хүний биеийн бүхэл дээд хэсгийн булчингийн масс, зүрх судасны эрүүл мэндийг илтгэдэг шилдэг индикатор юм. Гарын хатгалтын хүч сул байх нь биологийн нас хурдан өтөлж байгааг болон эрт үеийн зүрх эрсдлийг илчилдэг байна. За хоёрдугаарт нь нэг хөл дээрээ зогсож тэнцвэр барих. Нүдэн аниад эсвэл нүдээ нээлттэй чигээр нэг хөл дээрээ хэр удаан зогсож чадхаар нь үнэлдэг. 60 наснаас дээш насных нь нэг хөл дээрээ 10 секундээс илүү хугацаанд тэнцвэрээ барьж чадахгүй бол дараагийн 10 жилд эрүүл мэндийн уналтанд орох эрсдэл 84% өсдөг болохыг Британий спортын ангаах ухааны сэтгүүлд дурджээ. Энэ булчин болон мэдрэлийн системийн зохицуултыг шалгадаг арга юм. Гуравдугаарт нь сандал дээрээс босож суух тестийн арга. Сандал дээрээс босож 3 метрийн зайд алхаад буцаж эргэж суух хугацааны хурдаар хэмждэг. Энэхүү үйлдэлийг 10 секундээс бага хугацаанд хийж байвал биеийн нас залуу, харин 12 секундээс дээш хугацаа шаардаж байвал хөдөлгөөний өтлөлт явагдаж унах бэртэх эрсдэлтэйг илтгэнэ. Хоёрдугаарт нь таны мэд хүн хөшрөлтийг үнэлэх аргуудад. Уурах тархины өтлөлт, мартамхай болох явцыг клиникийн сэтгэл зүйн тусгай тестүүдээр үнэлдэг. Үүнд нэгдүгээрт нь моноареалын таны мэд хүн үнэлгээ. Ой санамж, анхаарал төвлөрөлт, хэл яриа, орон зайн баримжаа зэрэг тархины 10 гаруй функцийг 10-аас 15 минутын дотор шалгадаг дэлхийн стандарт тест юм. Нийт 30 оноос 26-аас дээш оноо авбал тархины нас эрүүл залуу байна гэж үздэг. Оюуны хөнгөн уналт болон Альцгеймерийн анхны шинж тэмдгийг хамгийн өндөр наривчлалаа илрүүлдэг арга. Энэ харааны орон зайн чадвар, хэл яриаг үнэлэх замаар таны мэд хүн хөнгөн зэргийн буралтыг арилгадаг. За хоёрдугаарт нь цаг зурах тестийн арга. Үйлчлүүлэгчид цаас өгөөд цагны дугуйд үрс зурулан дээр нь бүх тоонуудыг байрлуулан зурулна. Жишээ нь 11 цаг 10 минутыг заасан зүг зурах даалгаврыг өгдөг. Маш энгийн харагдаг боловч энэ нь тархины духны хэсэг болон харааны орон зайн бүтцийг шалгадаг тест юм. Тоонуудыг буруу байрлуулах эсвэл зөв буруу зурах нь тархины бүтцийн хөгшрөлд явагдаж буй илрэл юм. Гуравдугаарт нь эсийн түвшний хөгшрөлтийн биологийн маркерууд. Хамгийн нарийн онцлогоо нь лабораторийн шинжилгээгээр баталгааждаг. Үүнд телмерийн уртыг шалгах, цуснаас ДНХ-ийн үзүүртэг телмерийн уртыг хэмжиж таны эсүүд үеийнхнээсээ хурдан өтөлж байгаа эсхийг тодорхойлдог. ДНХ-ийн мэтэлжилтийн түвшинг судалж хүний биологийн насыг хэдэн сарын зөрүүтэйгээр гаргадаг орчин үеийн хамгийн нарийн биомаркерийн арга юм. Анхаарал сонсон та бүхэндээ баярлалаа.